Өвчин эмгэг юунаас эхэлдэг вэ? За агаарын бохирдол, ийм тарианы нөлөө, амьдралын буруу хэв маяг гэх олон өвчин зүйл нөлөөлөх боловч миний хэлэх гээд байгаа зүйл сэтгэл зүйн үүднээс өвчлөл үүснэ. Хүний тарих бодиттой болж байгаа юмыг хийсвэрлэж байгаа юмнаас ялгаж чаддаггүй. Энийг шинж ухааны эрдэмтэд нотолсон байдаг юм аа. Хүний тарихандаа сөрөг юм бодоход л тэр тарих 10 болчиххандаа сөрөг команд өгнө. Ингэснээр хүний 10 болчиххаа сөрөг даавар ялгаруулах юм аа. Нөгөө кортизол, адреналин, нор адреналин гэл дандаа хүнийг айхад, имээхэд, зовноход, өвдөхөд ялгардаг тэр дааврууд ялгарна. Ингэснээр хүний дотоод эрхтнүүд байнга ингээд ийм даавар ялгаруулдаг юм. Сөрөгжиж эхэлнэ, өвдөж эхэлнэ, гэмтэж эхэлнэ, өрөвсөж эхэлнэ. Тэгэхээр та бусад хүнтэй сайхан хандсанараа, сайхан харьцсанараа, соёлтой байснараа өөрийгөө эрүүл болгохны үндсээ тавьж байгаа гэж ойлгож байна. Тийм учраас би танд эрүүл бай гэвэл соёлтой бай. Соёлтой байх юм бол танд эерэг даавруулах юм, ялгарх болно. Бусдыг нь зохицуулж болох байхаа. Тэгээд таныг бусдад эерэг харьцаж нийгэмд соёлыг түгээгээрэй. Соёл танаас эхэлнэ шүү гэж уриалмаар байна. Соёл танаас эхэлнэ.